Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За, өнөөдөр тодорхой халууц өдрийн мэнд хүргье. Харин тийм маш энэ өдрөөс ойлгомжтой. Тийм байна. За, тэгээд бас гоё шүү те. Дөрвөн үлрэл үзэх юм гоё байрлалд бас манай үндэсний бурхан амьдрахыг зөвшөөрсөнд. Тэгээд газрын хөвлөгээр үндэснүүдийг байрлуулж байхдаа манад одоо ийм гоё ивэл өгөх гэж те. Дэлхийн одоо ингээд 4-5 гоё нууруудтай. Нуурууд одоо ойрхон те. Тийм гоё. Тэгэхээр бүгдээрээ харин бурхны өгсөн ивэл өрөөлөдөд маш их талархъя. Бид нар заавал өөрсөддөө байгаа эсвэл олж авч чадсан дөөлүүдтэй биш. Биднийг төрөхөд л бидний төлөө байсан бурхны ивэл өрөөлөдөд талархъя гэж. Амен. Тэглгүй ахаа тэгээд өчигдөр бас миний хувьд маш талархалтай өдөр орой болж өнгөрсөн. Тэгээд би дагалдагчтай гэдгийг бас манай сонсогчид мэддэг болсон баг тий. Тэгээд би нөгөө яг өмнө жилийн 25 оны яг Крисмсийн үеэр сайн мэдээ иржсэн. Их сургууль дээр явж байгаад нэг охинд ярьсан. Тэгээд тэр охинтойгоо одоо болтол ингээ холбоотой яваал гэсэн байхгүй юу? Тэгээд нөгөө библи судал хийхийг хичээгээл одоо яг одоо итгэж гинөө гэдэг яг бат болохгүй ер нь бол эргэлзээл ингээл яваадсэн байхгүй юу ер нь. Тэгэд нөгөө нэг олон хүн дотор ингээ хамтдаа нөхөрлөө цуглаанд яваад альфа хөтөлбөрт хамрагдаад ингээд бараг 5 сар өнгөрсний дараа яг өчигдөр орой гээд 100% ингээд тэр хүн итгэлтэй болж байгаа. Итгэлтэй болж байгаа буюу бурхан итгэж байгаа тийм санаа зовх хэрэггүй болсон. Ингээд цаашдаа бурхан түүний амьдралд ажиллаад өөрийгөө харуулад явж байгаа учраас бас тэр өөрчлөлтүүд сайн өөрчлөлтүүд гараад ихэлсэн учраас бас эзэнд маш их талархсан. Тэгээд яг үргэлж одоо насан туршдаа магадгүй нөхөрлөх тэр гайхалтай дүүг маань ч ихсэн бурхан өгсөн байна. Тэгээ бурхан дотор гоё нөхөрлөж хамтдаа бурханыг алдаршуулж бурхан дотор суралцаж бинийгээ тулж түших бас тийм гайхалтай дагалдагчтай болсон. Энэ эзний л дагалдагч л да. Яг минийх гэж байгаа ч гэсэн эзний л дагалдагч. Тийм болохоор эзэнд бас маш их талархсан. Тэгээ бас зөв цаг хугацаа, эзний цаг хугацаа гэдэгт одоо байгаа гэдгийг өчигдрөөрөө бас дахин харсан тийм гайхалтай орой байсан. За, нэг зүйл санаанд орж байна. За, нэгдүгürt тэр охины өмнөөс бурхан талархаж байна. Яг тэгэхээр түүнийг цуглаанд ирэх үед нь бас ингээд цуглаанд ирснээс хойш тодорхой хугацаанд те сайн мэдээ тараасан хүнэн дагалдуулж олон сарын турш хамт эзнийг зааж сургаад те одоо бүх юмний суурийг ингээд бас тавьж өгөх боломж түүнд олгосны төлөө түүний өмнөөс баяртай байна. Хоёрдугаар эзэнд үйлчилж байгаа Домыг баярлалаа. Тэгээд энэ бол маш их чухал зүйл байгаа. Тэгээ нэг түүх санаанд орлоо. За. Хэрвээ надтай ямар нэг яриа өрнүүлвэл нэг түүх суг татж гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ, тийм. Одоо Оми ойлгодог болж байгаа. Нэг пастор шинэ нарийн бичгтэй болсон гинэ. За. Нарийн бичиг нь өрөөг нь янзалж байхгүй юу? За тэгээ манай Хермоны шүүдрийн сонсогчид миний өрөөг одоо харсан. Тэгээ миний өрөө мүдэн шиг л гоё байхад нь та нар харсан шүү. Тэгэхээс ч одоо янз бүрийн тэмдэглэсэн ингэсэн дэлгээд оргисон цаас баахан кофений саваа янз бүрийн бид. Тэгээд тэр пасторын нарийн бичиг нь өрөөг нь янзалж ирсэн чинь тэр пастор их сонирхолтой бичиг баримттай болохыг анзаарсан. Юу гэхээр цуглааных нь одоо явж байгаа итгэгчдийн талаар бичиг баримт нэг байдгүй. Ширээн дээр нь нас орсон хүмүүсийн нэрсийн чагсаалттай тэр хүмүүсийн одоо үдэх ёслолтой холбоотой бичиг баримтууд ингээ байжсэн. Тэгэхээр пастор гэсэн гинэ. Нарийн бичиг нөхгүй пастор энэ дандаа ингээ өгсөн хүмүүсийнх байж тээ. Тэ? Та одоо хаашаа юм бэ одоо биднэрт анхаарал тавьдаг юм шиг. Ер нь бол наад хүмүүс чи хаана байгааг би яг баттай мэддэг юм. Бусдын бол одоохондоо бас сайн мэдэхгүй байна гэж хэлсэн байгаа. Ягаад тэгэхээр итгэлээ сагсан хүмүүсийг нь учраас пастор нь тэр ингээд ширнээс авч чадахгүй байгаа тийм. Харин өнөөдөр амьд байгаа боловч олон хүмүүс та нар хэнийгч санаад авах хэрэггүй ч тгий хэлээрэй.
та нар хайрласаар үйлчилсээр санаа тавьсаар байгаарай. Яаж гэвэл энэ дэлхий дээр бид нэр бурхан биднэрт өгсөн хүмүүсийн дунд л амьдардаг. Тэр хүмүүс нь хаях юм бол энэ дэлхий бол бас арай л хатуу. Арай л амжигтай газар шүү дээ. Амен. Тэглгүй байх уу? Тэгээ бид эргэн тойрны хүмүүстэй эзнийг гэрчилж, эзний сайн мэдээг тунхаглахдаа бас хүмүүсийг дагалдуулахдаа эргээд өөрөө босдог, өөрөө суралцж идэг, өөрөө улам илүү эзэнтэй ойртдог. Тийм болохоор энэ өглөө бас таныг уриалъя. Хэнийг таны эргэн тойронд сайн мэдээ хараахан сонсоогүй хүн байгаа бол та үнэхээр бас тэр алхмыг хийгэрэй гэж энэ өглөө уриалъя. Тэгээд хамтдаа бид үргэлжлүүлэн Лук номноос суралцсаар байгаа. Тэгээд үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтъя. Энэ өглөө та эзэнний өмнө ирээд түүнд алдар магтаалыг өргөрөө. Эзэн минь хайрныг үслээрээ та намайг авраач хат минь нугарч байна өвдөг минь сөхөлөө чихүр минь цуцаж тэнгэрээс би унаж байна гэвч итгэл минь алдрахгүй орхихгүй та миний аврагч хийхээзээ миний авлаа инээс би яахгүй байна түмэн зэрэг тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөө надад эзэн минь мэн or you чирикгүй хайрныг үслээрээ та намайг авраач гар минь цуцаж байна алхаа минь сууларлаа зүрх минь мохож байна өвдөг минь сөхөлөө гэвч итгэл минь алдрахгүй та намайг орхихгүй та миний аврагч хийхээзээ миний авраа инээс би яахгүй байна түмэн зэрэг эзэмээ тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөө надад эзэн минь мэн oh you чирикгүй намайг харсан хайртай уход юу санахгүй өгөөч эзэн минь хайрныг үслээрээ та намайг авраач Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж бие махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1.
За өнөөдөр бид нар хамтдаа Лук номын 7 дугаар бүлгийн 50 дугаар ишлэл. За энд юу гэж байна гэхээр эзэн Есүс тэр эмэгтэйд хандан итгэл чинь чамайг аварлаа амар тайван явдаа гэж хэлсэн. Амен. Есүс нэг эмэгтэйд итгэл чинь чамайг аварлаа гэж хэлсэн. Тэгэхээр тэр эмэгтэйгийн итгэл ямар итгэл юм бэ? Тэ? Амар тайван явдаа гэдэг нь ямар учиртай үг юм? Бид нар хэрвээ энэ талаар энэ түүхийг Лук 8 дугаар 7 дугаар бүлгээс бас Матагаас, Маркаас ингээд харах юм бол бид нар нэг зүйлийг ойлгож авч байна. Христэд итгэгчдийн ертөнцид гэд би ярьж л да тий. Христ итгэлийн ертөнцид хүн алдах юм бол тэгээд дуусаа юм уу? Хүн асуудалд орох юм бол тэгээд дуусаа юм уу? Хэрвээ тэнд л хүн асуудалд ороод бүр мөсөн дуусдаг, хүн нүгэл дунаад бүр мөсөн дуусдаг юм бол энэ дэлхий дээр хүний хүлээж авах газар өөр юм. Хаана байгаа юм? Тэгвэл аргагүй юм биш үү? Хүмүүс уулан дээр гарч одоо даяан чихээс өөр. Яг л хүлээж авах газар байхгүй юм бол. Тэгвэл заавал хүлээж авах газар хайгаад байх хэрэг байна уу? Очвол яасан? Бидний эзэн Есүс Христ ирсэн биш үү? Есүсийг фарисеучдын нэг хүн урддаг байхгүй хоолнд. Тэгээ Есүс очоод ингээд тухлаа суусан. Тэгээд ингээд хоол идээд тэ нөгөө хүмүүс нь хоолоо дайлаа. За мэдээж бас Есүс юу гэдгийг эзэн талархсан баг, тэр гэрүүлийг өрөөсөн баг тэ. За тэгэл хоолоо эхэлсэн баг. За тэгээд дагалдагч Есүсийн дагалдагчд байсан. Бас мэдээж тэр хүн нэг таних хүмүүсийг бүгдийг суудагчаад байна гэж яг тэр зочдыг урахаас гадна өөрийнхөө найзуудыг бас өөртөө хамтаа байхыг бас өөрсөн л ахaltaа. За тэгээд мэдээж тэр фарисей байсан учраас фарисей бүдгийн хідэн нийлдэг найзуудаар зогсохгүй бас хуулийн багш нар тэнд байж таасан. За ингээд тэд хоолоо идчихсэн чил нэг эмэгтэй хурж ирээл гөлтгөний савдаа үнэт тас авчраал Есүсийн ардталтан зогсоол уйлаад нулимсаараа хөлийг нь оргоод үсээрээ арчаал хөлийг нь үнсээл үнэт тасаараа тасалж гисэн. Тэгээд Есүсийг өрсөн фарисей энэ хүний хараад юу гэж бодсон бэхээр хэрвээ энэ иш үзүүлэгч юм бол энэ хүний нүгэлтэн болохыг мэдэх учиртайсан гэж. Энэ үгэн дотроос л асуудал байгаа. Энэ номлыг номлож ирсэн бүр итгэдэггүй хүмүүст. Бүр багш нарт. За. Тэгээд би энэ дээр эзэн надад юу гэж хуваалцахыг сануулж ирсэн бэ гэхээр хэрвээ иш үзүүлэгч энэ эмэгтэйг нүгэлтийг мэдсэн бол Гэхдээ нэг юм байна. Бурхан иш үзүүлэгчтэй арт өмнө нүгэлтэй байгаа харин бурхан өөрөө аль хэдийнэ мэдчихэд хөөе та нар маань энэ чигээрээ байгаа гэвэл ийм юм бодож үгээд явуулдаг тийм үйлчлэлийн хүмүүс аахгүй юу? Та нарт эзэн ийм үгүүд өгсөн байгаа та нар тэндээс замаас нь гараад ийм замаар явчлаа. Одоо эзэн сануулж байна, эзэн хэлж байна. Та нар энэ зам руу ингээд орно шүү гэж хэлдэг. Тэртээ тэргүй нүгэлтэй гэдгийг нь хүмүүсийг нүгэлтэй гэдгийг бурхан өөрөө мэдээд хин нэгнээр дамжуулан ажилтдаг нь иш үзүүлэгч аахгүй. Өнөөдөр шинэ гэрээ гарах юм бол иш үзүүлэг бол чуулганыг босгохын тулд өгөгддөг юм а гэдэг үг байна. Харин иш үзүүлэг бол хин нэг нүгэлтэй гэдгийг нь одоо мэдэж явдаг нэг тийм нэг хүнсний технологич те эсвэл одоо юу гэдгийг шинжилгээний ажилтан лаборатори биш аахгүй. Бид нар бодох хэрэгтэй л дээ энэ дээр. За тэгээд нэг зүйл цаашаа гавал явна. За тэр бол юу гэхээр Есүс мэдчихсэн. Тэр хүн юу гэж бодож байгааг энэ эмэгтэй ямар ч чиртэй ингэдэг. Тэгээд Есүс түүнд мөнгө зээлдүүлэгчийн талаар ярьсан шүү дээ. Тэгээд аль нь ер нь тэр хүнийг илүү хайрлах уу гэсэн чинь. Гэхдээ тэгээд одоо өгөөмрөөр одоо их өртөө байж байгаа туслалс нь илүү хайрлах байлгүй дээ гэдэг. Харин их үрийг алга болохт нь нэг тоодгүй хүн байдаг. Баг үрийг төлж чадахгүй байгаадаа шаналж байгаа хүн байдаг. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа. Есүс юу гэж хэлсэн бэхээр Дэмэт үнэн. Гэхдээ би өнөөдөр мөнгөний тухай ярьсан гэж байна. Би гим нүглийн тухай ярьсан шүү дээ. Би их уучлагдах, баг уучлагдах тухай ярьсан шүү дээ. Хүнд их уучлал хэрэгтэй байдаг, баг уучлал хэрэгтэй байдаг тухай. Хүн их зүйлийг их гим нүгэл хийлээ гэж өөрийгөө шүүж авах, хүмүүс их нүгэлтэндээ гэж хүнийг шүүх хоёрын хооронд бас ялгаа байдаг шүү дээ. Эмэгтэй нүгэлч нь уучлагдлаа гэж хэлсэн. Уу яг энэ цаг мөчид хамгийн гайхалтай нь юу гэхээр
нөгөө эмгтэйг шүүжсэн хүмүүс чи одоо Иесус рүү энэ одоо нүгэлтнүүдийг уучлалт хий ингээд. Бурхан нүгэлтнүүд рүү хэнийг оч гэж, хэнийг заа гэж, хэнийг тэднийг одоо аргад гэж, хэнийг тэднийг өмгөөл гэж, хэнийг тэднэрт хань болж, тэднэртэй хамт байж, тэднийг утгаж, ятгаж, синхрүүл гэж хэлсэн юм бэ. Бидний зүйлүүдийг үнэхээр бодох хэрэгтэй. Нүгэлтнүүдийг хинд очиж, хинд хандах юм бэ? Иш үзүүлэгч нь фарисеин хуулийн багш нар нийлжээ те. Тэдний нүгэлдээр нь тэдний уучлагдах боломж, цаашаа амьдрах боломж, өрөөгдөх боломжийг нь харин нүглүүдээр нь тэд нар амьдралаа яаж өгөө эснийг нь ямар алдаа гаргасан дээр нь илүү их анхаарал тавиал энэ ямар ч таа юм бэ. Бид энэ зүйлүүдийг бодох хэрэгтэй. Бурхны хүсэл сэрэмжлүүлгийг дамжуулдаг иш үзүүлэгчид тэр өрөөнд байсан. Есүс ч гэсэн иш үзүүлэгч байсан. Гэхдээ Есүс бүх иш үзүүлэгчдээс дээгүүр гэдэг үг бичээтэй байд. Эмэгтэй нүгэлжин уучлагдлаа гэж хэлсэн. Нүгэлжин уучлагдлаа гэж хэлэн готл нүглүүдийг уучладаг юм бэ гэдэг ч. Одоо нэг зүйл байна. Тэр эмэгтэй ер нь ямар нүгэлтэн байсан бол асуу. Тэр эмэгтэйг бие үнэлэгч завхаа эмэгтэй байсан гэж Библийн хэдэн газар бичсэн байна. Тэр эмэгтэй тэгээд бие үнэлж завхаарч олсон мөнгөөрөө Есүсийн толгонд нь тасаагаад хөлийг нь тэр тасаар арчиж байгаа юм. Тэгж бодохгүй. Бүх хүнд хэрвээ өөрт нь амьдралын боломж олгвол, хэрвээ өөрийг нь хайрлавал, хэрвээ өөрийг нь уучлах юм бол амьдрахыг хүсдэг шинэ амьдрал гэж байдаг. Тэр эмэгтэй хоол идэх бах, юм идэх л бах. Тэр эмэгтэй одоо баарны чимэглэл зурдаг ч юм мэдхгүй. Ямар ч гэсэн тэр эмэгтэй тэр хүмүүсийн нүгэлтэй гэж боддог, тэр амьдралаар амьдрах нүгэлтэй гэдгийг өөрөө бол ойлгоцсон. Тийм учраас шинэ амьдралаар амьдрахын тулд бас ямархуу байдлаар мөнгө олох хэрэгтэй гэдгийг ойлгоцсон эмэгтэй байгаад тэгээд түүндээ зориулж өөр байдлаар хүмүүсийн мэдгээс өөр байдлаар олцсон мөнгүүдээ хадгалж боломж гарсан өдрөөс эгэлж ирийн энгийн амьдралаар эмэгтэй хүний амьдралаар амьдрахыг хүсэж байсан гэсэн. Тэгээд доосоор нь хадгалах хэвчээ учраас одоо дүүцүүлж үнтэй тос худалдаж авч, үнтэй тэр нь илүү нэг найдвартай хадгалалт болдог байсан байл та. Яг гэх юм та бодоод үзтээ. Нэг тийм тосыг хаглах үед юудаас үнрээр нь л заяа. Үнрээр нь л эн чи баг 300 динарын тос биш үү гэж хэлдэг. Хүмүүст уучлал хайр, хүмүүст заан чиглэлэг, хүмүүст урам, хүмүүсийг өмгөөлөл, хүмүүсийг аргадах хин нэгэн хэрэгтэй байна. Та тэр нэгэн байж чадах уу? Танд энэ бүх хэрэгтэй байсан гэдэг та санаж байна. Тэгвэл Есүс хурж ирээд тэр олон таныг шүүдэг, таныг нүгэлтэй гэж мэддэг хүмүүсийн дунд тагсаад өөрт чинь нүгэл чинь уучлагдсан. Энэ хүмүүс биш. Бурхан чиний нүглийг уучлалдаг. Энэ хүмүүс биш. Бурхан чамд шинэ амьдрал өгдөг, шинэ амь өгдөг. Тийм учраас Бурхан намайг уучлана гэсэн итгэл дотроо амар амгалан яв. Битгий хүмүүсээс одоо хүлийн төвшөрөл хүлээж завцдсан амьдрал гэж бид нар хүмүүст хэлэх хэрэгтэй. Эмэгтэй магадгүй санаа зовсон байгаа те. Би дэмий газараа буруу газараа Иесусыг асуудал тутгаа ажиллаа. Энэ хүмүүс чи Иесусыг хүндэж очно гэдэг энэ хүмүүс чи Иесусыг хүндэлж ирсэн чи Иесус борч ирээд зочдын дотроос надад анхаарлаа хандуулад те өөрөө хүндэт очин байж хүндэт очныхаа энэ байр суурийг ороход надад анхаарлаа хандуулад надаас болоод те өөрийг нь шүүдэг, эргэлздэг, өөрийг нь одоо доромжилдог хүмүүсийн одоо амны зугаа доромжлыг амсч байна. Харин Есүс яг үүндээ тэх гэж л ярьсан байсан. Есүс бид нарыг энэ тэнд шүүгдэж, алдаж онж магадгүй яг тэр алдаж онсон тэр бүх зүйлүүд маань үнэн бас бидний хүмүүсээс уучлалахгүйгаагүй гооч чадахгүй хүмүүсийн юмыг өгч чадаагүй хэд удсан гэх юм шиг олон асуудалтанд байгаа гэдгээс мэдсэн. Харин Есүс бидний байгаа газар ирдэг шүү. Бидний нэг газар ир гэдэг харин байгаа газар ирдэг. Тэгвэл өнөөдөр Германы шүтэн нэвтрүүлгийг сонсож байгаа та бүхэн нэг зүйлийг сан. Та одоо эзний дуу хоолойг сонсож байна. Нүгэлчин уучлагдлаа. Энийг таны байгаа газар, таныг одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа газар эзэн Есүс өөрөө хэлж байгаа шүү. Тэгээд итгэлчин таныг аврах учраас хаана вэ? Тэндээ эзэнтэй хамт, Есүстэй хамт
амар амгалан амьдарч явж гэрчилж шинэ бүхнийг бүтээж амьдраарай гэж. Миний сэтгэл бурхныг чимээгүй хүлээ. Учир нь миний аврал таньяас ирдэг. Ганцхан тал миний хат, миний аврал, миний цайз учир би нурж буй хан мэд ганхахгүй. Сэтгэлээ бурхныг чимээгүй хүлээ. Учир нь миний найдвар эзнээс ирнэ. Зөвхөн тэр л миний хат, миний аврал, миний цайз учир би хизээч итгэл найдвар алдахгүй. Би хизээч итгэл найдвар алдахгүй. Эзэн даа миний өмг тушиг, миний аврал балдран тань байдаг. Миний хүч чадал таньяас ирдэг. Та миний
Бид өнөөдрийн үгийн цагаараа Луг 7:50. Есүс тэр эмэгтэйд хандаж "Итгэлчин чамайг аварлаа. Амар тайван явдаа" гэж айлдав гэсэн ишлэлийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгээ бидний өнгөрсөн бидний бас гим нүгэл тэдгээр зүйлсүүдийг эзэн бидний түүнд итгэсэн итгэлээр биднийг авардаг, биднийг уучилдаг, биднийг өөрийн амар тайван дотор байлгадаг эзэн. Тэгээд та эзэнд итгэсэн тэр итгэлээрээ яг одоо тэр байгаа газараа амар тайван ажиллаж амьдарч бас эзнийг гэрчлээрэй гэж өрөөмөр байна. Тэгээд нөгөө магтандаа явж байгаа хооронд битгээр ярьлаа шүү дээ. Хааны газар. Ер нь хаасаагүй. Хүмүүс нэг юм муулдаг хүн байдаг те, нэг юм жишээ болготой. Нөгөө чинь тэгээ явжлаа, ингээ явжлаа. Яг тийм хүн дээр та ямар ч гэсэн амьдралдаа нэг удаа очсон байгаар. Магадгүй хүмүүсийн ярьдаг үнэн баха. Магадгүй хүмүүсийн ярьдгаар тэр үнэхээр тийм хүн байх. Гэхдээ яагаад таны эргэн тойронд байгаа юм бол гэдгийг та харин бодох ёстой шүү. Бурхан яагаад тэр хүнийг танд харуулсан юм бол? Яагаад та тандгийн бол? Энэ бас утга учиртай шүү. Амен. Хэдэн нэгэн цагт эзэн чи түүнийг таньдаг байсан уу гэж асуух хэсгийг бид мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ эмэгтэйг бол магадгүй би миний хувьд бол ингээд бодож байгаа байхгүй шөндөө эрчүүд нь ирж хайдгийн мажиж өдөр нь болохоор түүнийг танихгүй царай гаргаж түүнийг моолж түүнийг доромжилдаг. Тэгээ түүнийг тэгж амьдрахт нь өөртөө нөлөөлж өөртөө тийм байлгадаг байж түүнийг өөр шин гой өөрийнхөө амьдралаар амьдрах гэхээр зөвшөөрт өөрийнхөө нүгэлт амьдралын нэг хэсэг болгодог хэрнээ тэрхэн өөрийнхөө амьдралын бурхан бэлдсэн сайн сайхныг амсах гэхээр дургүй байд. Тэгэхээр ийм ялдарсан ийм хүнд хэцүү ийм үед бид амьдарч байна. Харин Есүс тэр одоо юу гэдгийг те тэр эмэгтэй насан туршдаа магадгүй Есүстэй уулзахчлаа тэр хүлээн зөвшөөрлийг хүлээсэн бах. Тэр хүмүүсээс тэр фарисеагаас тэр хуулийн багшраас тэнд хоол идээ сууж байгаа хүмүүсээс тэгээд тэд нар хизээч түнд өгөхгүй байсан. Хизээч ширэндээ өрөхгүй ирнэ. Сайн сайхныг түнд тусахгүй. Бас явуулахгүй. Харин Есүс тэнд очиж магадгүй тэр найранд өргөцсөн шалтгаан нь тэр хуулийн багш болон тэр нүгэлтэн хоёрын төлөө л баг. Тэгэл хэлж байгаа. Тэр эмэгтэйд тэнд өөрт нь хамгийн дургүй өөрийг нь хамгийн их мэддэг гэж боддог хүмүүсийн дунд зогсож байгаад нүгэлж нь уучлагдсан гэж хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн эзэн бидэнд энэ үгийг хэлж байна. Бид бүгд нь хэлж байна. Бидний яг байгаа газар л хэлнэ. Тэгээс бидний нэг гоё газар аваадснаа хэлчихээр бидний эргэн тойрны хүмүүс энийг сонсно гэж юу? Бас бид нэр уучлагдсан гутаа те бидний нүгэлтэй байхдаа амьдарч байсан газараасаа нүгөөд яваад юм уу эсвэл дутаа авчна гэж үгүй шүү. Яг тэндэл байна. Бид туулдгаараа л туулж таньдаг хүмүүстэйгээ л амьдрна. Тиймээс хүчтэй байгаарай, оронтой байгаарай. Эзэн хамт юу амар тайван байгаарай. Та хамт залбирая те. Тий. Орчлон ертөнцийг бүтээсэн эзэн минь бидний амьдралыг төлөвлөсөн эзэн. Заримдаа нэрээ үнэхээр эзэн таныг бидний харж байгаа гэж бодоход баг эргэлзмээр, гайхмаар, сэтгэлээр унмаар олон зүйлсийг бид туулан гарч байна. Бид бас хүмүүс ямар муухай хорон муу, ямар дээрлэхөө, ямар одоо атгаг болохыг бас харж байна. Заримдаа бид ч гэсэн тэр зүйлүүдэд өөрсдийгөө оролцсон гэж шүүж бас сэтгэлээр унаж бас урам хугарч байна өөртөө. Харин энэ цаг үед Есүс Христ эзэн таны загалмаа дээр хийсэн тэр зүйлийг санаад тэр бүхэнд итгэж гимнүглээ уучлуулж хооштой алдах боловч эзэн танаар засаж залруулуулан амьдрахыг хүсэж байна. Та бидэнтэй хамтаа байж. Та өнөөдрийг бидэнд өгөөч. Нүгэлгүй уучлагдсан, асуудлаас гарсан хүний баяр хөөрөөр амьдрахад туслаач. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.